эдлэг бүтэн байна гэдэг бол ер нь бол амьдралын хамгийн баяр хэсэг гэж би боддог. Сансраа чи яг энэ үед л буугаад өгч юм бол чи ирээдүйд яах юм бэ? Болохгүй штэ гээл намайг Батбаяр огтой сансармаа гэдэг ерөнхий улс төрлийн сэндлэзээ сургуулийн 9Б ангид суралцдаг. 2024 оны 1 сараас цэдийн ширхэг багшийн удирдлагаар жодоо бүхэр хичээж эхэлсэн. Анх жодоогоор гэх юм бол би манай ах үнзэр барилдаг байсан байхгүй. Тэгээд ахынхаа бэлтгэл дээр хаяа нэг очдөг байхдаа яг ингээ барилж байгаа хүмүүс, бэлтгэл хийж байгаа хүмүүс айгүй гоё харагддаг байсан. Тэгээ нэг өдөр яг энэ хүмүүс шиг барилж үзхийсэн гэж боддог байсан. Тэгээд би эмэгтэй болохоор үнс барилж чадахгүй л. Тэгэл анх яг за ямар нэгэн бүхий спорт руу орох юм бэ гэж жодоо орчихсон. Дэм төрх зам гээд монголоор бичээтэй тийм пэйж байгаа. Тэгээд ер нь бол одоо хүмүүсийг хольж авахд илүү амар байх болов гэдэг үүднээс бид нар одоогоор бол яг хилээр нэш 500 грамаар гаргаж байгаа. Тэгээд тодорхой 3 төрөлтэй. Би яг 2-3 хоногийн өмнө л пэйжээ нээж эхлэсэн. Тэгээд одоо л ингэж хүмүүс танигдав. Би гэхдээ ийм амар олон хүн хөрөнгө нээж болоодаагүй. Манай одоо ингээд мах чанхад хүртэл ингээд одоо нөгөө шаант маань тэгээд тэрийг байнга өгдөг. Тэгээд надад стужи айгүй хийж өгдөг гэсэн. Тэгээд би ч өөрөө амар идэх дуртай. Тэгээд саяхан нэг өвлийн эчэндээ яваад тэгээд тэндээсээ ширнүүд бахан авчираад тэртээ хийчээд ер нь зарж үзвэл яах бол гэж бодоод анх зар тавиа зарж үзсэн. Тэгээд хүмүүс айгүй ам сайтай харна. Ер нь энийг өргөжлүүлээ хий даа гэж бодоод хийсэн. Ер нь нууцчаар нэг амар байхгүй хаа. Ер нь бол тэгээд хүссэн хэмжээндээ баяжуулаад хүний бид аль амин дэмтэй шим тустай гэснийг л хольж идэг те. Анх нэг 7 молог хийж лөө. Тэгээд нэг 4 мөрвийн зарсан баха. Тэгээ 3-ын яг хүнд хуучин юм өгөхгүйгээд өөрөө идсэн л дээ. Ер нь бол өдөр болгон хүнд ер нь шинийг өгөхийг зардаг. Одоогийн яг миний гаргаж байгаагаар болохоор 10-15 ширхэг 500 грамаар гаргаж байгаа. Тэгээд би тэрнээс илүү бол одоохондоо яг нөгөө хичээл бэлтгэлгээд байгаа болохоор амжилтгүй баг. Тийм. Тэгээд яг ингээ хэрэг үнээр авъя гэвэл хамгийн дээдлээ нэг 20-25 хүртэл гарах байх та. Хүмүүс ямар гоё амттай юм бэ? Илүү дутуу юм байхгүй, яг гоё оргиороо гэ тэгэл комент уншингууд амжилт мундаг байна. Олимпиад авраг болоорой гэж айгуу гоё санагдчихсэн. Би ер нь бол дараа жил ахнаас болоод гадаадын нээлттэй тэмцээнүүдэд их явах боломжтой болно. Тэгээ би өөрөө ер нь юм гадны хүмүүстэй барилдаж үзэх амар хоббитэй байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад ер нь эртнээс хоримтлаа үсгээгээд анх хийж эхэлж ирсэн. Миний хамгийн байх дуртай газрын нэг бол тэгэл нэг гэр тэгээ 2 сонголоор манай дэвжээлээдэг. Ер нь манайх айгуу тийм ам баян бол юу бүх юм баян ингээл ер нь ингээл бүхнийг болгохгүй бүтээх гээл яг ингээ болцсон юм шиг бүтсэн юм шиг айгүй их ярьдаг. Энэ жилийн 2 сард нэлийн хүнд бэртэл авсан байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод одоо эмч надад зөвлөхдөө ингээд одоо хагалгаа хэлэхгүй чи одоо ингээд барилдаж ирээдүйд чадахгүй юм шиг байна. Хагалгаа хэлсэн ч гэсэн ер нь нэмэргүй байна гэд тансраа чи яг энэ үед л буугаад өгч юм бол чи ирээдүйд яах юм бэ? Болохгүй штэ гээл тэгэл өөртөө илүү урам өгөөл. Анхны эмч маань чи дахиж барилдаж чадахгүй гэдгийг бодоод анх тэр үедээ бүр уйлж ирсэн. Яг ингээд хайртай спортоос ингээ хагцчдаг юм бах таа гэд. Ямар хэцүү юм бэ гэж бодоо. Тэгээд араас нь болохоор нөгөө нэг өөр эмнэлэгт үзүүлсэн гэсэн штэ. Тэгээд тэр эмнэлэгт бол найдвар байгаа гэхээр айгүй их баярлалаа. За би яг хичээвэл болох юм байна гэдгийгээс. Ер нь манай ах хоёр бол намайг айгүй сайн нэмждэг. Тэгээд чи болно бүтнийгээд ах юм бол хизээ нэг өдөр болж бүтнэ гэд. Ер нь амны бэлгээс бол аштын бэлэг гэд ер нь байнга тэгж хэлдэг тий. Манай аа болохоор
За би бас сайн сандаг маа нэг 14 онд байна. Намайг яг 3 хүртэлх жил өнгөрч ирсэн. Тэгээ манай ээж болохоор намайг 6 дугаар ангид байхад бас өөдөлд яг манайхыг цэрэг тавьсаагаар манай ээж өнгөрч ирсэн. 100% зөндөө гараа штэ. Тэгээд ер нь бол надаа хамгийн хэцүүс үе ээжийг алдах байсан. Яг давхар ах маань хажууд байгааг болохоор айгүй тий. Хэцүүс. Ер нь манай ээж ах хоёрыг адилхан. Тэгэл ээж ер нь ингээд юу ч болсон ах хоёрыг дэмждэг байсан. Миний хоёр хөө чаднаа гэд. Ер нь бол тэгээд элэг бүтэн байна гэдэг цаанаас өөрөө жаргал. Тэгээд ээж аваа юм дээр нь харилцаарай гэж хэлсэн. Хамгийн том одоо зорилго юм бол ирээдүйд ойлгомжтой лимит дэлхийн аврал болох тэгээд дэлхийн судад тамирчин болох байгаа. Тэгээд ер нь бол ойрын гэх юм бол ах ээж хоёртойгоо яг өөрсдийн гэсэн байр таалах байгаа. Яг уу яг ингээл амар гайхдаг шүү дээ. Би ингээ гараад тийм багтай. Амар юм би тэгжлээч. Ер нь би нэлээд сандруул да. Тэгээд ер нь жоохон юм зүрх савлалтай гардаг гэх юм уу. Тэгээд яг ингээл багш дасгалжуулагч байгаа хэлсэн үгийг сайн дотроо сонсоод барилддаг гэдэг. Одоо би чадчлаа да. Гэтэ одоо энэсээ илүү сайжрах хэрэгтэй. Би ингээд энийг авлаа гэд ингээд би тоож болохгүй шүү ч гэдэг юм уу те. Тэгээд ер нь илүү сайн хичээх хэрэгтэй шүү сонсраа чи гээл байнга тэгдэг шүү дээ. Альва бодсон юм а хэрэгжүүлдэг байгаарай. Тэгээд яг ингээд нэг юмд бол тэгээд одоо ер нь өөрийгөө дайчлаад яваад үзээрэй. Ингээд чи чаднаа гэж хэлээ да.